Дараагийн мэдээг танилцуулъя. Бүгд найрамдах хятад ард улсад сонирхолтой судалгаа хийгдсэн байна. За хүүхэд хаана өсөд торноосноос нь шалтгаалan тэдний сэтгцэн эрүүл мэндэд ямар нөлөөлөл үзүүлдэг болохыг судалгаагаар тогтоосон байна. За энэхүү судалгаанд хятадын хөдөө орон нутгийн болон хотын сургуулиудад сурдаг 6-аас 16 насны 20,000 орчим сурагчдын өгдөл дүн шинжилгээ хийж хаана амьдарч байгаагаас нь хамааран хүүхдийн сэтгэл зүйн зан үйлд мэдгэцгүйц ялгаа байгаа гэдгийг судалгаагаар тогтоосон байна. За судлаачид хөдөө орон нутагт туссан хүүхдүүдийн хувьд сэтгэл гутрал, нийгмээс тусгаарлагдах, сэтгэл хөдлөлийн асуудал илүү өртөмтгий байдгийг нь тогтоосон болвол хот суурьнд газар өссөн хүүхдүүдийн хувьд анхаарал тутамгшил, хит идэвхжлийн эмэг зэрэг зан үйлийн асуудалтай болох магадлал нь өндөр байгаа гэдгийг тогтоосон байна. За энэхүү судалгааг Federatic Investigation нэртэй сэтгүүлд нийтлсэн байна. За судалгааны үр дүнгээс харахад хотын амьдралын дарамт болох заавал сайн шуурах шаардлагаас үүдсэн стрессээс ахуулаад хурцтай хөгжиж байгаа нийгмийн орчинд бол зан үйлийн асуудал нэмэгдэхэд хүргэдэг бол хөдөө орон нутгийн хүүхдүүдийн хувьд ядуурл, за нийгмээс тусгаарлагдах гэр бүл салалттай холбоотой сэтгэл хөдлөлийн бэрхшээлүүдтэй тулгардаг болохыг судалгаагаар тогтоосон байна. За мөн судлаачид сэтгцэн эмгэгтэй гэж албан ёсоор онцлогдсон нийтдээ 3,003 сурагчийн дид бүлэг болгон тэднийг тусгаалan судалж үзэхэд энэ бүлэг дотор хөдөө хотын ялгаа бүрч мэдэгдэхгүйц байсан байна. За судалгаанаас үзэхэд сэтгцэн эмгэгтэй хөдөөгийн сурагчдад илүү тод илэрсэн зүйл нь тусгаарлагдах сэтгэл гутралын шинж тэмдэг, за нийгмийн асуудал, сэтгэлгээний асуудал, за мөн дүрм журчих зан эвэр болон түрэмгий зан авир илэрч байсан бол хотын сурагчид илүү их бие махбодын гомдол, түрэмгий зан авиртай байсан судалгаагаар тогтоогдсон. Судалгааны нэгэн онцлог үр дүн нь бас хүүстэй холбоотойгоор гарсан байна. За хөвгүүд хөдөө эсвэл хотод амьдардаг хэсгээс нь хамааран сэтгэл зүйн шинж тэмдэг нь мэдгэцгүйц ялгаатай байсан бол охтын хувьд оршин суугаа газраас нь үл хамааран ийм ялгаа огт ажиглагдахгүй байсан судалгаагаар тогтоосон. За энэ нь бол хөвгүүдийн сэтгцэн эрүүл мэнд нөхцөл байдлын ялгаа нь илүү мэдрэмтгий байж болзошгүй гэдгийг харуулж байгаа. За тийм учраас хөвгүүдэд чиглэсэн ийм тохирсон арга хэмжээг авах хэрэгтэй гэж судлаачид зөвлөж байгаа юм байна. За хаана өсөж торинж байгаагаас нь шалтгаалаад хүүхдүүд ялгаатай байдал ажиглагдаж байгаа нь хэд хэдэн хүчин зүйлтэй холбоотой байгаа. Хятадын хөдөө орон нутгийн хүүхдүүдийн хувьд нийгэм эдийн засгийн хувьд хүндрэлтэй тулгардаг, за боловсрал болон сэтгцэн эрүүл мэндийн үйлчилгээ авах боломж нь хязгаарлагдмал байдаг. За өөр нэг хүчин зүйл нь бол орхигдсон хүүхдийн асуудал хөдөө орон нутагт ихээхэн түгээмэл байдгийн байна. За хятадын хөдөө орон нутагт орхигдсон хүүхдүүд гэдэг нь эцэг эх нь ажил хийхээр хот суурин газар руу яваад өвөө эмээ дээрээ эсвэл бусад хамаатан садан дээрээ орхигдож гар дээр нь өсөж байгаа хүүхдүүдийг хилдэг юм байна. За энэ нөхцөл байдал нь хөдөөгийн хүүхдүүдийн хувьд үл тоомсорлогдох, сэтгэл гутрах, за мөн сэтгэл зүйн бусад асуудлыг үүсгэдэг ийм гэдгийг бас судалгаанууд тогтоосон. За хотын хүүхдүүдийн хувьд бол дарамт нь өөр чиглэлтэй байдгийн байна. За хотын хүүхдүүдийн эцэг эхчүүд бол хүүхдийнхээ судалгааны амжилтанд маш их анхаардаг. За дээр нь хятадын хувьд бол боловсролын систем маш их өрсөлдөөнтэй байдаг учраас хүүхдүүдийн хувьд анхаарал дутмагшил, хит идэвхжлийн эмгэг болон түүнтэй төстэй холбоотой зан үйлийн асуудал үүсдэг болох нь судалгаагаар тогтоогдсон. За энэхүү судалгаанаас үзэхэд хятадын хөдөө орон нутагт сэтгцэн эрүүл мэндийн үзлэгийг явуулах, за ялангуяа сэтгэл гутралын үед яаж сайн үйлчилгээ авах талаар хүртээмжтэй үйлчилгээг нэвтрүүлэх шаардлагатай гэдэг нь энэ судалгаанаас харагдаж байна. За мөн хотын бүс нутагт бол энэхүү анхаарал дутмагшилтай болон хит идэвхжлтэй холбоотой зүйлүүдийг бол эрт илрүүлэх шаардлагатай. За үүний тулд бол сургууль, гэр бүлд илүү сайн дэмжлэг үзүүлэх ийм системийг бий болгох нь шаардлагатай гэдгийг судлаачид зөвлөж байгаа юм. За мөн энэхүү судалгаанд бас хязгаарлалт байгаа гэдгийг судлаачид хүлээн зөвшөөрч байгаа. За өөрөөр хэлбэл судалгаа бол нэг богино хугацаанд хийгдсэн, за удаан хугацаанд бол хүмүүсийг ажиглаж хийгдээгүй учраас судалгааны үр дүн ерөнхийдөө нийгмийн хүн амын бүх бүлэгт нялзах боломжгүй гэдгийг судлаачид анхааруулж байгаа. За мөн судалгаатай холбоотойгоор авч байгаа арга хэмжээ бол цаашдаа өөрчлөгдөх боломжтой гэж үзэж байгаа. За өөрөөр хэлбэл урт хугацаанд хүүхдүүдийн зан авир төлөв нь бол өөрчлөгдөх учраас түүнд нь тохирсон судалгааг авах боломжтой гэдгийг бас хэлсэн. За мөн судалгааны өгөгдлийг боловсруулахдаа хятадын баруун хэсэгт оршдог нэг мужаас судалгаа голлон авсан учраас энэхүү судалгааны үр дүн нийт хятадын үр дүн, за эсвэл дэлхийн хэмжээний үр дүн гэж ойлгохгүй байхыг судлаачид хүсэж байгаамаа.